За сайн байцгаана уу 12 дугаар ангийн сурагчид та бүхэндээ өнөөдөр Арсенал функцийн графикийг хэрхэн байгуулах талаар зөвлөгөө өгөх гэж байна. За нэгдүгээр үйлрэлд болон TV хичээлээр бол Арсенал функцийг зөв хэлбэр Арсенал батархаад хэрхэн задлах вэ гэдэг хичээлийг бол дэлгэрэнгүй үзсэн байгаа. За одоо энэ Арсенал функцийн графикийг байгуулахын тулд бол бид нар хамгийн эхлээд түрүүнд босоо асимптод болон хэвтэй асимптод гэдэг хоёр зүйлийг олох ёстой. За босоо асимптыг олохдоо болохоор хуваарийн олон гишүүнт буюу QX-ийг тэгтээ тэнцвүүлээд A гэсэн тоог олох ёстой. A тоо нь болохоор тэгтээ тэнцдэг A тоо нь энэ QX олон гишүүнтийн язгуур гэж нэрлэдэг. За хэвтэй асимптыг олохдоо дараа нь өгчтөрийн олон гишүүнтийн зэрэг нь хуваарийнхаа олон гишүүнтийнхаа зэрэгээс бага байх юм бол эерэг тэнцүү T гэсэн шулуун бол бидний хэвтэй асимпт болно гэсэн. Хүртэрөө ба хуваарийн олон гишүүнтийн зэрэг нь тэнцүү байх юм бол ахмад гишүүний коэффициентийг харгалзан хуваасан шулуун буюу A1 B-ийн хуваасан шулуун нь болохоор Bx функцийн хэвтэй асимпт болох юм аа. За жишээ авч үзье. За энэ гурван функцийн хэвтэй ба босоо асимптыг олъё. За хуваарийг хэвтэй асимптыг олохдоо болохоор зөв байна уу зөв биш утгатай байна уу гэдгийг харна хэдүүлээ. За x1 гэдэг маань бол x-ийн зэрэг нь t гэсэн үг. Тэгэхээр хүртэрийн олон гишүүнтийн зэрэг нь хуваарийн олон гишүүнтийн зэрэгээс бага байгаа учраас хэвтэй асимптт нь болохоор y тэнцүү t гэсэн шулуун байх нь. За босоо асимптт нь болохоор хуваарийг тэгтээ тэнцвүүлдэг учраас хуваар x-ийг тэгтээ тэнцвүүлэх нь байна. За тэгшимийн цэг нь болохоор тэг буюу координатын ихийн хувьд бол тэгшимтэй энэ цэг байх нэ гэсэн. За дараагийн шулуун нь болохоор функц нь болохоор x-ийн ахмад гишүүний зэрэг нь бол хоёулаа 1 байна тийм ээ. Тэгэхээр хэвтэй асимптыг олохын тулд y тэнцүү 2-ыг 1 туваана гэсэн. Y тэнцүү 2 гэсэн шулуун гарах нь. За хуваарийг болохоор тэгтээ тэнцвүүлээд босоо асимптд нь гарна гэсэн. За тэгээд тэгшимийн цэг нь болохоор 2 тэг 2 гэсэн цэгийн хувьд тэгшимтэй функцийн график гарах нэ гэсэн үг байна. За 3 дахь функцийн хэвтэй асимптыг олохдоо болохоор хүртэрийн олон гишүүнтийн зэрэг нь 1 байна тийм ээ. Хуваарийнх нь 2 байгаа учраас шууд хэвтэй асимптт нь y тэнцүү тэг байх нь. За босоо асимптыг олохдоо хуваарийг тэгтээ тэнцвүүлээд энэ квадратик шидэглийг бодно. Дискриминантынхаа аргаар энэ квадратик шидэглийг бодох юм бол d нь 169 гарах юм байна. За x1 x2-оо олох юм бол бас 3 дээр нэмэх нь 3-аас 169 13 гарна. Хуваахан 4 гэхээр 2-5 хасах 4 гэсэн 2 асимптт гарч байна гэсэн. За энэ 2 асимпттэй энэ функцийн хувьд бол гипер бол биш учраас одоо тэгшим гэсэн юм бол байхгүй байна. За энэ 3 функцийн графикийг хэдүүлээ. Энэ асимпт гэдэг юм маань юу юм бэ гэдгийг харъя хэдүүлээ графикийг байгуулж. За графикийг байгуулахын тулд Desmos гэсэн програм дээр хэдүүлээ. Тэр функцийн графикийг байгуулъя. За жишээлбэл y тэнцүү 1-ийг хуваах нь x буюу асимптт нь тэг гэсэн функц байсан. Тэгэхээр бол энэ x тэнхлэг буюу y тэнхлэг хоёр нь асимптт буюу чиглүүлэгч болно гэсэн. Хизээч энэ хоёр тэнхлэгийг огтлохгүй гэсэн. Ийшээ хоёр тэнхлэг рүү ойртох боловч хизээч огтлохгүй гэсэн. Тэгээд энэ график маань болохоор тэг буюу координатын их цэгийн хувьд тэгшимтэй байна гэж бид нар түрүүнд ярьсан тийм ээ. Хоёр дахь функц маань асимптт нь босоо асимптт нь тэг байсан. Хэвтэй асимптт нь 2 байсан тийм 2 y тэнцүү 2 гэдэг шулуун маань энэ байна гэсэн. Тэгээд x тэнцүү тэг гэдэг шулуун маань y тэнхлэг байдаг. Тэгэхээр энэ цэг маань бид хэдэм бол
одоо графикийн төвд тэгшимийн цэг болж байна гэсэн үг. Тик 2 гэсэн цэг маань. За 3 дахь жишээгийн нэг графикийг байгуулъя. За 3 дахь жишээг харах юм бол хэдүүлээ 2 асимптот гарсан тийм. Бид эдийн 2.5 гэдэг цэг маань бол энд байж байна тийм ээ. X тэнцүү 2.5 гэдэг цэг маань бол энд байж байна. Энэ шулууныг хизээч одоо огтлохгүй гэсэн. Хасах 4 гэдэг цэг маань энд байж байна. Тэгэхээр энэ хасах 4 гэсэн цэг маань бас асимптот болж байгаа учраас энэ хасах 4 гэсэн шулууныг хизээч огтлохгүй гэсэн үг байна. За цааш нь үргэлжлүүлье. За 107 дугаар одлогыг өгшин тайлбарлая. За эерэг тэнцүү bx дээр нэмэх нь c хуваах нь x дээр нэмэх нь a гэсэн онгоцон 3 1 гэсэн цэгийг дайрдаг. Асимптотууд нь энэ гэж өгсөн. За ийм байх юм бол a b c-ийн нийлбэрийг олоорой гэсэн. За асимптотоо яаж олдгоо хэдүүлээ санах хэрэгтэй тий. X тэнцүү хас 2 гэдэг маань босоо асимптот байна. Босоо асимптотыг олохдоо хуваарийг тэгтээ тэнцвүүлж боддог тийм ээ. Хуваарийг тэгтээ тэнцвүүлээд боддог. Гэвч x нь хас 2 гэж гарсан юм байна тийм ээ. Тэгэхээр x-ийн хаанд хас 2-ыг орлуулад a нь 2 гэсэн төвцөнд гарч байна гэсэн. За эерэг тэнцүү 4 буюу хэвтэй асимптот нь болохоор x-ийн зэргүүд нь ижлэх нь 1 байгаа учраас b гэсэн гишүүнийг 1 гэдэг тоонд хуваахад 4 гэдэг асимптот гарсан гэсэн. Тэгэхээр b нь 4 гэсэн үг байна. За ингээ a b гэсэн 2 коэффициент нь олдчихлоо. Одоо c гэсэн коэффициентийг олохын тулд хэдүүлээ энэ цэгийг дайрсан гэдэг нөхцөлийг ашиглая. Тэгэхээр эерэг тэнцүү b-ийн оронд 4-ийг орлуулахаар 4x дээр нэмэх нь c хуваах нь x дээр нэмэх нь a нь 2 гэж байгаа тийм ээ. Тэгэхээр a нь 2 гэсэн ингээ орлуулад үзэхээр x-ийн эергийн оронд бол x-ийн оронд 3-ыг, y-ийн оронд 1-ийг орлуулчих болно гэсэн. За нэг тэнцүү 3 4-ийн 12 дээр нэмэх нь c нэмэх нь 3 дээр нэмэх нь 2. За эндээс бол 12 дээр нэмэх нь c нь бол 5 гарна. c нь 5-аас нь 12 буюу хасах 7 гарна. За тэгээд a b c-ийн нийлбэр гэсэн учраас 2 дээр 4-ийг нэмээд сөрөг 7-ыг нэмэхээр сөрөг 1 гэсэн хариу гарах нэ гэсэн. За гэх мэтчлэн хүүхдүүдээ одоо сурах бичиг дээрх бодлогуудаа бодоод жишээ бодлогуудтай танилцаад дараах дүгнэлтийг хийж болно. За энэ дүгнэлт бол сурах бичиг дээр ч байгаа учраас уншаад судлаад дэвтэр дээрээ тэмдэглэж аваарай. За тэгээ гэрийн даалгаварт сурах бичгийн 100-аас 110 дугаар бодлогуудыг бодож өөрсдийн хичээл ордог багш нарт руугаа явуулаарай.